Сайн байцгаа дөө. Би тэр өнөөдөр одоо ч ойлоо бараг 7 өдөр хичээлд явж байгаа юм. За миний үгийн одоо явж байгаа бокст явж байгаа анхны сэтгэл нь ямар вэ? Бокст яваад өөрийгөө хамгаалж чадна гэж бодож байгаа гой санагдаад байгаа байхгүй. Хэцүү нь юу вэ? Хэцүү нь гэвэл бокс нь л кардиомор дэлгэл тасгалууд хэлэхээр амар хэцүү санагдаж байна. шууд шулуу явахаар ингээд л бишээ буруу явуулаад байгаа байхгүй. Шулуун гараа шулуун гэдэг шүү дээ. Бид тэр өнөөдөр бэдит олсон. Өөртөө гэсэн бэдит олсон. Миний 12 ирсэн мөр чиний 12 те. 10 тийм. Тэгж. Бэдит олсон чи ямар ангилаа? Гараа бүхэрэхгүй. Гараа өвштэлгээд бэлийг хаанаас сонгох уу гэж бодоод тэгээд ингэ явсаар яж байгаа цаг алдаад тэр нэг 6 өдрийн хичээлд нөгөө заалны нэгдсэн бэлийг хэрэглээдсэн баггүй. Тэгэхээр жоохон тухгүй байсан учраас бид тэр өөрсдөө бэлэгт олъё гэд өнөөдөр явж бэлийг авчиад одоо бэлтгэл рүүгээ явчихна. Тэгээд бид тэр боксын тасгалжуулагч Орхон багшийнхаа удирдлаганд явж байгаа. Орхон багш тэр нэг сар шахуу бас хичээлж исэн баггүй. Жохон жин хасах шаардлагатай байгаа учраас тэгээ бодож байгаад ер нь буцаад бокс нь л арай дээр санагдсан. Тэгээ энэ жилээс хүүтэйгээ хамт явж үзье гэд тэгээ хүүтэйгээ одоо явж байгаа маа. Хүмүүс одоо 15 хүрж байгаа. Ер нь л өөрөө сакс мөлбөр тоглодог те. Бас саль дээр бас явж үзчихсэн. Өөрт нь одоо нэг таалагддаг ямар нэг спортын төрлийг өөрөө гоё сонгоо гэж бодоод янз янзын юмд нь явуулж үзэж байхгүй. Тэгээ хүн чинь өөрөө ингээд үзэж янз янзын юмд явж үзчихээд энэ яг нөгөө миний дуртай юм байна гэд сонголттой шүү тийм үү те. Тэгээ одоо би тэр бэлтгэл рүүгээ орлоод Зүлөө. Шавнартаа анхаарал хэлэх юм юу вэ? Юунд дээр голцоо бидэд алдаад байна? Ер нь бол яг мэдрэмж техник давтах мэдрэмж хоёрыг илүү ажиллаж шүү дээ. Тэгээ явандаа хурд хүчгээл. Дараалал яваа. Төрлөө гэж. За.